Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Microsoft Office 2010 монгол хэлтэй Word дээр хэрхэн ажиллах тухай төрийн мэдгээсээ эдгээр зүйл хэлж өгье. Тэгэхээр Word дээр ажил сурахад заавал бүгдийг мэдсэн байх албагүй байдаг. Тото зөвхөн хитэн командуудаар ажиллаа сурчвал өөрийгөө ерөнхийдөө Word дээр ажиллаа сурчлаа гэж ойлгож болох нэ. За бичвэрээ оруулсан байдал нь ийм байдалтай байгаа. Тэгэхээр бичвэртэйг ажиллахын тулд бичвэрээ заавал идэвхжүүлж байгаад ажиллах нь байна. Идэвхжүүлэхгүйгээр ажилланаа гэвэл буруу зураг юм болдог байгаа. Тэгэхээр идэвхжүүлж байгаад тухайн бичгтээ ажиллах нь хамгийн хялбар. За эндээс бүгдийг идэвхжүүлээд идэвхжүүлсэн байдлаас урдныхаа баруун төвчийг дараад гарч ирэх туслах цонхноос бие төвчин дээр дарж болох нь. Нэгвэл мөн энэ дээр дарж болно. Одоо дараастаа байгаа учраас ийм шар өнгөтэй болсон байгаа. За энэ дээр дарахаар бичвэрүүд маань тодорч байгаа. За энэ дахиж идэвхжүүлээд малуулж болох нь. Налсан байгаа. Дахиж идэвхжүүлээд бүгдийн тоогоор зурагтай болгочихлоо. Зургасаа яг дахиж дараа зургаас нь авчих нэ. За мөн дундуураа зургастай болгож болно. За энэ бичгээ жоохон томруулъя. 16 хүртэл томруулчих. Арайсан харагдаж байгаа. За бичгийн хэвийг өөрчлөе. Улааны заалтаар ингэж өөрчлөгдөж байгаа. За энэ хэвийг сонгочихъя. Өсгнүүдийнхээ өнгийг бас өөрчилж болно. Өнгийн сонголтыг хавчрахын тулд энэ дээр дарна. За яг өнгийг сонгочихъя. За дэвсгэр өнгөрч болно. Идэвхжүүлэх хэрэгтэй. Тэн шаруулгачих. Эффект өгч болох нь. Ийм байж болох нь. За энэ синхрон өгсөн чи. За энэ бүрдэн мөрийг салгаж болно. Салгахын тулд за энэ баян гэдгээр салгая гэж бодъё. Баян гэдгийн урд тулгаанаа авч дараад компьютерийн гарн дээрээс энтер дарах нэ. Тийм бол шууд доод мөрлөө орхон. За энэ менежментийн гэдэг үгний урд тулгаанаа дарлаа. Компьютерийн гарн дээрээс энтер дарлаа. 2 удаа дарж
доош нь баг зэрэг зайтай болголоо. Яг тэгэхээр энэ үгнүүд манай хоорондоо хавцалдахгүй өөр үгнүүд учраас баг зэрэг салгаж өгөх нь зүйтэй байх. За энэ яа гэдэг үгийг үсгийг болгочихъя. Томруулчихъя. За Б гэдгийг зөвхөн Б үсгийг идэвхжүүлээ. Идэвхжүүлсэн байдлаас болгоныхаа баруун төвчийг дараад үнийг улаан болгочихъя. Томруулчихъя. За энд та бүхний юм анзаараарай. Б үсэг маань жижиг Б үсэг байгаа. Том болохын тулд Б-ийн ард хулгайг очиж дараад backspace гэдэг төвчнөрийг тарж арилгаад хэлээ монгол хэл болгоод shift-ээр дарж байгаад Б үсгэн дээрээ дарж том болгох нэ. За ингээд арай үзмжтэй болж байгаа. За яг мөнтэй адилхан энэ үсгийг план болголоо. Зэрэг томруулчихъя. За ийм байж болох нэ. За зөвхөн энэ хоёр мөр бүхий хөлбөрийг цаасныхаа гол давж яг үл идэвхжүүлээд энэ дээр дарах нь автоматар шилжээд цаасныхаа голд очих байна. За энийг адил дугаарлаж болно. Идэвхжүүлээд энэ дээр дараад цэгтэй дугаарсан байх юм уу? Хаалттай дугаарсан байх юм уу? Аль эсвэл ABC-гээр за энийг бол нэг дугаарлах шаардлагагүй байх гэж бодож байна. Так. Энийг дугаарлаж болно. Идэвхжүүлээд бичлэгээр дугаарлах байна. За энэ бичвэр маань хэтэрхий шахаастай байгаа учраас мөр хоорондоо аягүй шахаастай байгаа учраас жоохон зайтай болгож болох нь. За оруулах гэдэг дээр дарахаар юм байл та орж ирнэ. За юм зураг оруулъя. Зурган дээр дарлаа. Зургийг сонглоо. Зураг маань орж ирсэн. За зураг маань орж ирэхээр дээшээ та бүхэн анзаараарай ийм байдалтай болсон байгаа. Хамгийн түрүүнд зургийнхаа байрлалыг сонгож өгөх хэрэгтэй байгаа. Зүүн дээр байх юм уу? Дээд голтой байх юм уу? Баруун дээдлтэй байх юм уу? За газар сонгочихъя.
За зурган дээр ажиллахын тулд зурган дээр заавал дарж өгөх ёстой. За одоо эндээс та бүхэн зураг дурын байдалд сууж болох нэ. Яг тэр зургийнхаа байрлалыг олоод өгсөн учраас дараа нь дурын байрлалаар өөрөө өөрчилж болно гэсэн үг. За зураг энд ингэж байрлуулчихъя. Зурган дээрээ дарахаар юм болж байгаа гэдгийг та анзаараарай. За имжлэнгээр олон янзын зураг оруулж ирж болно. Нүүр хуудас оруулж болох нь, уусан хуудас оруулж болох нь, хуудасаа таслаж болох нь, үснэгт хийж болох нь, бичвэрийн хайрцаг оруулж болох нь. Нэстэ өөрийнхөө үснэр хийгээд үзээрэй. За хуудасны зураглал. Хуудасны зураглал гэдэг нь хөлийн зэн байгаа. Усан тэмдэг. Усан тэмдэг гэдэг нь ийм уусмал бичмэл байгаа. Энэ бичмэл маань энэ хуудсан дээр харагдах байгаа. Хардна. Та энд дурын усан тэмдэгээ оруулж болох нэ. Усан тэмдэггүйч байж болох нь, зураг байж болох нь, эсвэл бичвэр үсэг байж болох нэ. Тэгээ бидний хувьд зураг оруулж үзье. Зургийг сонгочихъя. Оруулах, хэвлэх, окей. Хаах. За энд анзаараарай. Ард нь зураг ороод ирсэн байгаа. За хуудсанда, энэ хуудсанда өнгө өгч болох нэ. Өнгөвөл харагдах юм байна. Ус мөлөнгө өгчөө. За хуудсанда хүрээ өгч болох нэ. Ийм байж болох нь, сүдэртэй байж болох нь. Өнгийн тодорхойлж болох нэ бас. Цэнхэр өнгө өгчээ. Урлаг гэдэг нь хүрээндтэй юм. Нотны хүрээтэй болгож болох нэ. За юм байна. Зураг маань зэрэг дарагдчихиж машин дотоод оруулчих. За энэ мэтлэнгээр та баяжуулаад хийж ажиллаж болох нэ. Танд амжилт хүсье. Баярлалаа.